Сайн бацгаана уу? Компани маань Слава Мис хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулалтыг та бүхэн маш сайн мэдэн шүү дээ. Энэ удаагийн ээлжид ажиллаараа бид хүүхдийн асрамжийн Бадамлын ухаан төв дээр ирээд байна. Энэ төв маань 70 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулд юм байна. За бид бүхэн Слава брендийн нэрийн бүтээгдэхүүний дээжээсээ энэхүү Бадамлын ухаан төвийн хүүхэд багчуудтай өгөхөөр ирээд байна. Слава Мис хөтөлбөрийн олон үйл ажиллагаанд зохион байгуулсан. Өнөөдөр танай Бадамлын ухаан төвөөр ирсэндээ маш баяртай байна. Тэгээд Слава брендийн нэр дэвтнээс ирсэн юм аа. Үдний ирж чангарсан энэ өдөр бид улаастын эцэс замаасаа нилээд захтуухан байх Бадамлын ухаан хүүхдийн асрамжийн төвийг зорилоо. Зорилго маань тодорхой учраас хэдэн уд будаага машиндаа хийж аваад л хөдөлсөн хэрэг. Гадаа хүүтэнч энэхүү төвд халуун дулаан уур амьсгал ид буцалж байлаа. Урлаг уран сайханд дэндүү их дурлсан гэмээр энэ төвийн хүүхдүүдэд балет бүжих, залуу хос, хийлийн уянгалаг ишгийг зориудаар авч утсан нь маш их таалагдж байсан юм. Энэхүү төвийн хүүхдүүд бүжиг, дуу, хөгжим гэд чадахгүй зүйл тунч ховор юм. Том жижиггүй бүгд хоорондоо англиар чөлөөтэй ярьдаг энэ төвийн хүүхдүүдийг багтаж, багш нараар нь бахархаж байлаа. Слава Мис хөтөлбөрийн хүрээнд бид бүхэн хол ойр хэм бүхэнд сэтгэлийн бэлгээ барьж байсан ба энэ өдөрч тэдэндээ сэтгэлийн жаахан ч гэлээ бэлгээн гардуулахаар очсон юм. Нэгэн багшийн хэлснээр 70 гаруй хүүхэд 20 орчим багш нарынхаа хүнсний хэрэглээндээ сард 10 сая төгрөг зарцуулдаг тус төвийнхэнд улсын байгууллагаас хандив тусалцаа бараг очтгүй гэнэ. Мөн оюутнуудаа сар бүр 50 мянган төгрөг өгч хэрэглээг нь хангаж дотуур байранд суулгадаг гэд чадал чинээгээрээ хүүхдүүдийн боловсролд анхаардаг юм билээ. Бидний өгсөн 10 хоногийн хэрэгцээний Слава цагаан будааг авч байхдаа удаа авах байсан мөнгөөрөө 3 хүүхдийнхээ гутлын асуудлыг шийдэх боллоо гэлцэн баярлаж суусан юм. Хүний сэтгэлийн баяр хөөргийг хуваалцахаас илүү сайхан зүйл хаана ах вүлээ? Хүүхдүүдийн инээдхөр баяр баясгалаас хуваалцсаарч бид нилээн саадлаа. Олон 10 асуудал болон амжилт бүтээлийг нь хуваалцсан бид дараа дахин эрхээ амлаад буцсан юм. Хүүхэд бүхэн инээд хөөрөөр дүүрэн байгаасай.